Манай улсын хөдөө орон нутагт амьдардаг хүүхэд залуучуудад өнөөдөр хамгийн их дутагдж байгаа зүйл бол чанартай боловсрол, тогтвортой ажлын байр юм. Хэдийгээр хүүхэд залууст орон нутагтаа үлдэж ажиллах, амьдрах, бизнес эрхлэх хүсэл эрмэлзэл байдаг боловч орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөд зайлшгүй шаардлагатай хувь хүний суурь ур чадварууд, энтерпренеуршип сэтгэлгээ, бизнесийн санаагаа хөгжүүлэх, өмнө тулгарх альва саад бэрхшээлүүдийг даван туулах, шийдвэрлэх шинэлэг хандлага, ур чадвар, арга ухаан ихээхэн дутагдaltaй байна. Тиймээс хүүхдийг эвэхсэн энэхүү орон зайг нөхөж, орон нутгийн хүүхэд залуусыг өөрийгөө дайчилж, өнөөгийн төдийгүй ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай иргэн болон хөгжихт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренеуршип, боловсрол олгохын төслийг 2019 оны сүүлээс эхлэн хэрэгжүүлж байна. Харилцан сурыг хамтдаа бүтээе. Энэхүү төсөл нь өсвөр үеийн хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, энтерпренеуршипийн боловсрол олох замаар сурлагын амжилтыг нь сайжруулж, тэднийг хөдөлмөр эрхлэлтэнд бэлтгэх үндсэн зорилготой юм. Бид энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд 3 үндсэн зорилт тавин ажиллаж байна. 1-р зорилт: орон нутгийн оролцоотой шинэлэг хэлбэрийн хувь хүний ур чадвар болон энтерпренеуршип сургалтын хөтөлбөр буюу эсэл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх. Үүнд хүүхэд, залуучууд, багш нарт зориулсан эсэл сургалтын хөтөлбөр гарын авалгуудыг олон улсын жишг, орон нутгийн онцлог тохируулан боловсруулах. Сургалтын хөтөлбөрийн дагуу эсэл сургалт зохион байгуулах багш, зөвлөхүүдийг бэлтгэх. Төслийн үйл ажиллагаа, сургалтын тухай мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчид олон нийтэд ойлгуулан таниулах мэдээлэл харилцааны ажлууд зохион байгуулах. Төслийн үйл ажиллагааг орон нутгийн оролцоо онцлогт тулгуурлан явуулах зорилгоор аймаг болон сумдад төслийн зөвлөл байгуулан хамтран ажиллах. 2-р зорилт: хөтөлбөрөөс сурсан мэдлэгээ бодитоор туршихад нь дэмжлэг үзүүлэн өсвөр үеийнхний боловсруулсан бичил төслийг санхүүжүүлэх. 3-р зорилт: төслийн үр дүнтэй хэрэгжилт, тогтвортой байдлыг хангах орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, төслийн сайн туршлага, гарсан үр дүнг түгээн дэлгэрүүлэх. Бид эдгээр зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд Монгол орны баруун, хангай, төв, зүүн бүсийн аймагуудын төлөөлөл болон сонгогдсон зорилттой орон нутгуудаа төслөө амжилттай хэрэгжүүлж байна. Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтерпренеуршип, боловсрол олгох төсөл Ховд аймгийн Алтай, Булган, Уянч, Мөст, Зэрэг, Манхан, Завхан аймгийн Ихуул, Тосон Цэнгэл, Тэлмэн, Төдөвтэй, Тэс, Баян Тэс, Өвөр хангай аймгийн Богд, Гучин ус, Сант, Уянга, Батүлзий, Хужирт, Хар хорон, Говьсүмбэр аймгийн Шивээгов, Сүмбэр, Сүхбаатар аймгийн Баян Дэлгэр, Онгон, Эрдэнэ цагаан, мөн Хаан сумдад хэрэгжиж байна. Харилцан сурыг хамтдаа бүтээе. Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламж Дэлхийн банкны менежментээр 4 жилийн хугацаатай хэрэгжиж байгаа энэ төсөл Монгол улсын 5 аймгийн 25 сумын өсвөр үеийн 6,000 хүүхэд залууст хүрэхээр зорж байгаа юм. Бид хэдийгээр цар тахлын амраг үе хүнд нөхцөлд ажиллаж байгаач төслөө оновчтой бүтээлчээр хэрэгжүүлэх арга замуудыг эрэлхийлэн сургалтуудаа танхимын болон цахим аргыг хослуулан тасралтгүй явуулснаар өнөөдрийн байдлаар 3200 гаруй хүүхэд залуус төслийн үр шимийг хүртээд байна. Төслийн зүгээс олон улсын болон үндэсний туршлагатай зөвлөх багтай хамтран дэлхийн нийтийн сайн туршлага, Монгол хүүхдүүдийн онцлог хэрэгцээнд тохирсон хүүхэд залуусын оролцоонд тулгуурласан эсэл сургалтын хөтөлбөр, суралцагчийн болон багш зөвлөхийн гарын авлага боловсруулан хэрэгжүүлж байгаа нь манай улсын боловсролын хөтөлбөрт өмнө нь байгаагүй нэгэн шин салхийг сэвэлзүүлсэн туршлага болж байна. Дэлхийн ертөнцийн хувьсан өөрчлөгдөж байгаа өөрчлөлтүүд маань залуучуудаас шин сорилтуудыг шаардах боллоо. Тухайлх юм бол залуучууд амьдралаа хэрхэн зөв удирдах авч явах уу, нийгэмд ямар байр суурь эзлэх үү, ирээдүйд ямар мэдлэг ур чадвар эзэмших вэ гэдэг асуудал тулгамдсан асуудал хэвээр байсаар байна.
За энэ асуудлыг шийдэхийн тулд хувь хүний ур чадварыг дэмжих entrepreneurship боловсролыг олгох нь чухал гэж үзэж байна. Хувь хүний ур чадварт суурилсан entrepreneurship боловсрол нь суралцахын онолд суурилсан арга зүгээр хөтөлсөн байхад гол анхаарч байна. Өөрөөр хэлбэл энэ expensive онол бол энэ entrepreneurship боловсролыг олгоход нэлээд төлхөө чухал ачаал бүгдэлтэй гэж ингэж үзэж болно. Суралцагчид сэтэл тэмүүлэлд болгож байгаа үйлдэл дамжуулаад хамтран суралцаж суралцгын орчныг хувирган өөрчлөх нь чухал болоод байна. Эсэл сургуультанд ерөнхий боловсролын сургуулийн 8-аас 12 дугаар ангийн суралцагчид сургууль дээрээ. Харин сургуульд суралцдаггүй 14-өөс 25 насны залуучууд насан туршийн боловсролын төв дээр хамрагдах боломжтой. Сургалтын зохион байгуулалтын бас нэг онцлог бол 20-24 сурагчтай ангийг сурагчдыг 4 хүүхэдтэй багт хуваагаад мини enterprise компани зохион байгуулалтаар сургалтын үйл явцыг зохион байгуулахад оршино. За өөрөөр хэлбэл суралцагчид маань үйл ажиллагааны менежер, харилцааны менежер, за хүний нөөцийн менежер, материалын нөөцийн менежер гэсэн ийм чиг үүргийн дагуу сургалтын бүхэл үйл явцад оролцож энэ чиглэлээр үйл ажиллагаагаа удирдан зохион байгуулна. Энэ сургалтаар суралцагчид entrepreneurship болон өсөлтийн сэтгэлгээгээ хөгжүүлэх, өөрийгөө ойлгож, танин мэдэх, нийгэм соёлын орчлыг танин мэдэх, бүтээлч байдал, инновац, харилцах, багаар ажиллах, тунгаан бодох зэрэг 6 үндсэн ур чадвараа сайжруулж хөгжүүлэхийн зэрэгцээ entrepreneurship-ийн суур мэдлэг, бизнес төлөвлөлт, санхүү, нөөцийн зохистой хуваарлалт, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, дижитал мэдлэг зэрэг 5 мэдлэгээ нэмэгдүүлэх юм. Эсэл сургалтын арга зүйн онцлог нь төсөл суурилсан сургалтын арга зүгээр зохион байгуулахад оршино. Өөрөөр хэлбэл суралцагчид маань төсөл суурилсан сургалтын 7 алхам бүхий загварын дагуу суралцахын үйл ажиллагааг удирдан чиглүүлж хөтлөхөд оршино. Эсэл сургалтын хөтөлбөр бэлэн болж зорилттой сум орон нутгуудад хүрэх үеэр энэхүү цоошин хөтөлбөрийн дагуу багш нараас сургаж бэлтгэх шаардлага гарсан юм. Багшийн сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, өрсөлдөөнт байдлаар зохион байгуулж, багш зөвлөх бэлтгэх сургалтанд төслийн зорилттой сумдаас 172 багш хамрагдаж, тус сургалтыг чиглүүлэн зохион байгуулах боломжтой болсон. Эдгээр багш нар төслийн зорилттой 5 аймгийн сонгогдсон 25 сумын ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын төвүүдээр 14-өөс 25 насны сонирхсон хүүхэд залуучуудын дунд сургалтаа амжилттай явуулж байна. Өнөөдрийн байдлаар эсэл сургалтын 3 удаагийн элсэлт зохион байгуулж нийт 3200 гаруй хүүхэд залуус уг сургалтанд хамрагдаад байгаа юм. За төслийн сургалтанд хамрагдахаас өмнө суралцагчид зөвхөн өөрийнхөө ангийн хүрээнд багштай суралцагчтайгаа харилцах харилцаанд оролцдог байсан бол төслийн сургалтын явцад харилцааны цар хүрээгээ хэлж сургууль болон нийгмийн орчинд хүүхдүүдтэй харилцаж түүнээс тэр харилцаан дундаас өөрийгөө танин мэдэх үр дүнгууд бол суралцагчдад илэрч байсан. Багш нар маань бол хүүхдийн чадварыг илүүд үзэж оролцооны тал дээр нь маш их дэмжиж ажиллах ийм ур чадварууд нэмэгдэж байна. Холбог бүлгийн ангиуд хичээлж хүүхдүүд хичээлж байгаа учраас эдгээр хүүхдүүдийн сэтгэл зүй тэдгээрийн онцлог тохируулсан арга зүйн боловсруулалтыг хийж хүртэл илүү ажиллаж байгаа нь давуу талтай юм. Багш нарт маань тухайн үед бий болж байгаа асуудлыг цаг тухай бүрт нь цагийг оновчтой баримталж зохицуулж оролцож ажиллаж байгаараа илүү давуу талтай байна. За эсэл хөтөлбөрт хамрагдсанаар би илүү өөрийгөө нээж бусадтай ойлголцох чадвар маань нэмэгдсэн. Аюулсан цаг баримталдаг болсон. Санхүүгийн мэдлэгээ сайжруулсан. Бусдын сайныг дөөрэж буюу бусдаас мууг хаяад сайн илүү авч сурсан юм уу? Онлайнаар анх удаа судалгаа авч үзээд тэр судалгаагаа нэгтгээд тэгээ танилцуулах хамгийн түрүүнд миний хувьд бол өөрийгөө маш сайн илэрхийлж сурсан. Компьютертэй ажиллаж бас бусдаагаа ойлгож сурсан. Бизнес төлөвлөгөө гаргах, сэтгэл хөдлөлөө хянах. Тэгээ багаараа хамтарч ажиллаж авсан үүрэг хариуцлага ухамсартайгаар ягштал биелүүлж сурсан. Багаар ажиллах юм уу нэг хамт олон байх тим юмыг аягүй сайн суралцсан. Манай суманд ямар бүлгийн хүмүүс байдаг, тэдэнд ямар хэрэгтэй асуудал байдгийг тодорхойлж сурсан. Тэгээ түүний үндсэн дээр бизнесийн шин санаа гаргаж яавал амжилтанд хүрэх талаар мэдсэн.
Би эсэл сургалтанд хамрагдсанаараа маш олон зүйлийг мэдэж сурч авсан. Жишээ нь төвөгтэй нөхцөл байдлаас хэрхэн зөв гаргалгаагаар гарахыг. Хамгийн их таалагдсан чадвар бол цагийг төлөвлөх хичээл юм. Аливаа саадбар хичээлийг тулгарсан цаг хугацаанд шууд шийдэж өөрийн ажлыг хуваарлалтайгаар хит ачаал авахгүйгээр цаг тухайд нь хийж сурсан чадвар юм. Хэрэгтэй зүйлсдээ санхүүгээ зөв тодорхой ашиглаж сурсан. Эсэл сургалтанд хамрагдсанаараа маш олон ур чадварыг эзэмшиж сурч мэдэж авсан. Тэгээ өшөө олон хүмүүс энэ эсэл сургалтанд хамрагдаж олон ур чадварыг эзэмшиж аваасай гэж би хүсэж байна. Харилцан сурыг хамтдаа бүтээе. Эсэл хөтөлбөрийн 66 цагийн сургалтанд хамрагдсан хүүхэд залуучуудад олж авсан мэдлэг чадвараа бодит амьдрал дээр хэрэгжүүлэн туршиж үзэх боломжийг олгох зорилгоор бичил төслийн тэтгэлгийн уралдаан зохион байгуулж тодорхой шалгууруудыг хангасан төслүүдэд санхүүжилт олголоо. Эхний уралдаанд шалгаруулалтыг 2020 оны 12 дугаар сард, 2 дахь удаагийн бичил төслийн тэтгэлэгт уралдааныг 2022 оны 3 дугаар сард зорилтод бүх сумуудад газар дээр нь очиж зохион байгууллаа. Эдгээр шалгаруулалтад нийт 625 хүүхэд залуучууд баг болон оролцож 153 төслийн санал ирүүлснээс сум орон нутгийнхаа хэрэгцээ шаардлагад нийцэж шалгуураа хангасан 57 бичил төсөл санхүүжилт авч амжилттай хэрэгжиж байна. Манай төслийн гол үйл ажиллагааны нэг нь тэтгэлэг хөтөлбөр байгаа. За энэ тэтгэлэг хөтөлбөрийн гол зорилго нь эсэл сургалтанд суусан хүүхэд залуучууд маань сургалтаас олж авсан мэдлэгээ бодитоор турших. За тэгээд багаараа гаргасан энэ шинэлэг санаагаа амьдрал дээр хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж 2,800,000 төгрөг хүртэлх санхүүжилт олгодог байгаа. Тэтгэлгийн уралдаан нь одоо тухайн суманд хэрэгжиж байгаа бас жижиг ийм Shark Tank-ийн хэлбэрээр явагдаж байгаа. Тэгэхээр 5 минутын хугацаанд хүүхдүүд маань өөртөө сурсан мэдснээ энд шинэлэг санаагаа хэрхэн яаж дэмжүүлэх вэ гэдгийг бол гаргаж байгаа. Хүүхдүүд бол суманд буюу сургуульд байгаа олон одоо бидний шийдэж чадахгүй байгаа асуудлуудыг хэрхэн яаж шийдэх вэ гэдгийг бол олж харсан. Хүүхдүүд маань маш сонирхолтой төслүүдийг бас бичиж багаар ажиллаж хамтран ажиллаж байна. Мөн дээр нь хүүхдүүд маань өөрийнхөө авьяас чадвар болон хоббигоо хөгжүүлэх чиглэлийн төсөл маш их орж ирдэг. Манай төслийн нэр нь хүүхэд хөгжлийн танхим. Суралцагчдыг тоглох тухтай орчинд хичээлийн болон хичээлийн бус цагаар хуваараа олон багаараа ирж хичээлээ давтахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор мөн манай танхимын нэг онцлог үйл ажиллагаа нь гэх юм бол хөл хорионы үеэр багангийн сурагчдын хичээл нь маш ихээр хоцрогдсон. Энэ хоцрогдлыг арилгах зорилгоор ахлах ангийн чадварлаг ах эгч нар нь багангийн дүүнэртээ гэрийн даалгаврыг нь өдрийн цагаар давтуулах үйл ажиллагаа манай танхимд явагддаг байгаа. Жишээлбэл элдвэр хэрэгжилтийн дүүмэдийг харах юм бол унших болон нэг бичих чадвар, сонсох чадвар их нь дасгалын оноо нь ерөөсөө бага бүрдэгдсэн байдаг. Үүний үндсэн дээрээс нэг англи номыг унших болон сонсох чадвараа зэрэгцүүлж хөгжүүлэх нь маш чухал юм байна гэдгийг ойлгосон. Энэ хөтөлбөр маань ингээд хэрэгжиж байгаа. Маш олон төрлийн байгаа. Жишээл бага ангийнхан зориулсан адал явдалтай номнууд, цуврал ном гэдэг, тэгээд сурах хичээг, тэгээд рейтинг болон юуных дасгалын номнууд гэдэг тестийн номнууд гэх маш олон төрлийн ном байна. Засаг даргын тамгын газраас 800,000 төгрөгийн санхүүжилт олгосон. За манай төслийн гишүүд нь нийт 8 гишүүнтэй бөгөөд одоо бид нэр полипоп болон полимер шавар болон 3D шавраараа бүтээлүүдээ хийж үйл ажиллагаа явуулж байгаа. За бид нэр анх энэ төслөө гаргасныхаа дараа олон төлөвлөөр одоо хийж илүү санаачилж ирснийхаа дүнд одоо сургуультай цогцож байгаа entrepreneurship төсөлдөө ялан бичил төслийн хүрээнд одоо дэмжигдсэн байгаа. За үүний дараагаар бид нэр pitch төсөл рүүгээ ороод биднэрт одоо тэгж pitch төсөл дээр олон зүйлсийг танилцуулж үзэсгэлэн гаргасны үр дүнд бид нэр бас pitch төсөлдөө бас дэмжигдэж нийт санхүүжилт авах эрхээ бол олж авсан байгаа. За мөн биднэрт сургуулийн захиргаанаас бол бидний одоо бүтээлээ одоо энэ бидний бүтээлээ яг хийж дуусгах гэд хамгийн их одоо хэрэгтэй зүйл болох шарах шүүгээ болон жигнэрийн гэх мэт одоо материалуудыг биднэрт бол гаргаж өгсөн. Энэ намар эцэл хөтөлбөрт хамрагдаад багаараа сумандаа ямар бэрхшээл байгааг ингээд олж хараад төсөл бичгээр болсон. Манай их улс суманд гэлгар утны хогоо идэл маш их байдаг юм байна. Хэдийгээр ингээд сум орон нутгаар ингээд цэвэрлдэг ч гэсэн огт алга болохгүй байгаа. Тийм болохоор ингээд гэлгар утны хэрэгцээг ингээд бууруулах тийм зорилготой ажиллаж байгаа. Тэгээд тэр маань болохоор олон дахин удаа ашигладаг даавын уут тэгээд сургуулийн хүүхдүүдийн маань хэрэглэх боловч ер нь гэлгар утны хэрэгцээнд ер нь орж болох бүх юмыг даавуугаар хийгээд орчин үеийн тийм загвартай хослуулан хийхийг зорж байгаа. Тэгээ манай сургуулиас болохоор бид нарт
технологийн кабинетыг ашиглуулад тэгээд технологийн багш маань бас биднэрт туслаад одоо энэ оюутлын машин дээр яаж ажиллах вэ тийм анхан шатны мэдлэгүүдийг бас биднэрт өгөөд ингээ хамтарч ажиллаж байна. 2021 онд эсэл хөтөлбөрийн насан туршийн боловсролын ангийг төгссөн. Насан туршийн боловсролын ангийг төгсөгч багийн 2 гишүүнтэйгээ сарнаа гоо сайхны төсөл ингэж бичээд энэ нь маань дэмжигдээд байна. Манай суманд гоо сайхны үйлчлэгээний газар байхгүй. Гэхдээ манай охид бүсгүүчүүд бол энэ гоо сайхны үйлчлэгээний эрэлт хэрэгцээ маш их байгаа учраас манай багийнхаа ярилцаад энэ төслийг бичсэн. Харилцан сурыг хамтдаа бүтээе. Төслийн үйл ажиллагаа маань эхлээд одоо 2 жил гаруй хугацаа өнгөрч байна. Өөрөөр хэлэх юм бол төсөл бол хэрэгжлийн хандуун хугацаанд иржээ. За өнөөдрийн байдлаар бол бид нар төслийн хүрээнд зөндөө олон ийм ололт амжилтуудыг гаргасан байна. Тухайлбал одоо багш нарт бас одоо нэлээд өөрчлөлтүүд гарсан. Багш нар үйл ажиллагаанд одоо төслийн хүрээнд бий болсон энэ арга зүйн үр дүнгууд ашигладаг болсон байна. За төсөл хамрагдсан хүүхдүүд дээр бол бас нэлээд их одоо амжилтууд бол гарч байгааг бол бид охин харж байна. Тийм учраас одоо төслийнхөө үр дүнг нэгтгэн дүгнэх, сайн туршлагуудаа хуваалцах энэ ажлуудыг бол зохион байгуулж эхлээд байна. Тухайлбал бид нар саяхан Говьсөнбөр Сүхбаатар аймгийн гишүүнийхэн дунд сайн туршлагаа солилцох, харилцан одоо мэдээлэл солилцох энэ уулзалтуудаа зохион байгуулсан. Ийм үйл ажиллагаануудыг бид нар одоо цаашд нь бол өргөдгөхөд хийнэ гэж бодож байгаа. За мөн эсэл хөтөлбөрт хамрагдсан болон суралцж байгаа хүүхдүүдийн дунд бол бид нар энтерпренер клубүүдийг сургуулиуд дээр байгуулад ажиллаж байна. Нэлээд ийм хөгжсөн хүүхдүүд маань өөрсдийнхөө одоо үзэл санаагаа илэрхийлэх, өөрсдөө хөгжүүлэх, за магадгүй орон нутгийн сургуулийн асуудлаа хамтдаа шийдэх энэ арга замуудаа бол хамтран хайх одоо ийм болцоонуудыг бол олгож байгаа. За ингээд цаашдаа бид нар төслийн одоо үр дүнгээ баримтжуулах, баталгаажуулах, за тэгээд түгээх, доктортой байдлыг хангах гэсэн энэ чиглэл рүү анхаарлаа хандуулан ажиллах болно. За төслийн эхэнд бид нар боловсрол шинжилгээ ухааны яам, за Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай бол хамтын ажиллагааны одоо сан бичгүүд байгуулад эхэлсэн. За мөн одоо төсөлд хамрагдж байгаа 5 аймгийнхаа засаг дарга нартай бас одоо харилцан ойлгослын сан бичгүүд байгуулад ингээд явж байгаа. Тэгээ энэ ажлын хүрээнд бол бид нар төслийн удирдах зөвлөлийг бол байгуулсан. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд бол боловсрол шинжилгээ ухааны яам, за боловсролын ерөнхий газар, за боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, за хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа одоо хэрэгжүүлэгч агентлагууд, хөдөлмөр халамжуулалтын ерөнхий газар, за гэр бүл залуучуудын хөгжлийн газар, за мөн одоо олон улсын байгууллага JICA, за мөн одоо манай хүүхдийн эвэг сангийн одоо төлөөллөд оролцоод ингээд ажиллаж байна. За дээрэс нь бол бид нар орон нутгад төслийнхаа хэрэгжилтэнд нь бас удирдлага зөвлөмжөөр хангах, үйл ажиллагааг нь орон нутгийн үйл ажиллагаатай уялдуулах зорилгоор 5 аймагт бол аймгийн зөвлөл, төслийн 25 сумд бол сумдын зөвлөлөд ажиллаж байна. За ийм зөвлөлүүдээр ажилласнараа бол бид нар төслийн үйл ажиллагаанд бол тал талын одоо оролцоо дэмжлэгийг бий болгох. За тэгээд төслийн үйл ажиллагааг магадгүй одоо сумандаа нэлээд олон нийтийг хамарсан ийм үйл ажиллагаа болгон зохион байгуулахад нь бол одоо их дэмжлэг болж ажиллаж байгаа гэж ингэж үзэж байна. Төсөл дээр гадаадын болон дотоодын одоо олон зөвлөхүүд бол ажиллаж байгаа. За энэ зөвлөхүүдийн хүчинд бол бид нар сургалтынхаа агуулгын хөтөлбөрийг боловсруулах арга зүгөө олох гэж зөндөө олон ажлуудыг бол амжилтад явж байна. Төсөл маань одоо Дэлхийн банкны менежмент хэрэгжиж байгаа юм төсөл. За Дэлхийн банкн дээр бол яг манай төслийг хариуцсан одоо энэ бүтэц баг бол ажиллаж байгаа. За энэ багийг бол Акико Самамото гэж нэртэй бол ахлаад ажиллаж байна. Тэгээд Дэлхийн банкны зүгээс бол биднийг төслийнхаа үйл ажиллагааг олон улсын чиг хандлагатай уялдуулах, тэгээд бусад орнуудын туршлагыг улс төслийнхаа хүрээндээ бол авч хэрэглэх энэ бололцоог бол олоход бол одоо маш их техникийн дэмжлэг болж ажиллаж байгаа гэдгийг бол хэлэхэд бол таатай байна. Бид орон нутгийн хүүхэд залуусын бүтээх, хөгжих урам зоригийг бадрааж, итгэл сэтгэлийг нь төрүүлж, сурч боловсрох, шинийг хайж мэдэх эрмэн хүслийг нь дэмжин ажиллаж байна. Шинэ үеийн төлөөлөл болсон өсвөр үеийн хүүхэд залуучуудынхаа төрж өссөн нутаг, хүн ард, их орны хон хөгжилд өөрсдийн мэдлэг оюунаа зориулах мөрөөдлийг дэмжин хамтдаа хөгжих, харилцан суралцах бүх талын боломжийг нээх болно. Харилцан сурыг хамтдаа бүтээе. Монгол улсын боловсрол шинжилгээ ухааны яам, Японы нийгмийн хөгжлийн сан, Дэлхийн банк, хүүхдийг эвэг сан хамтран бүтээв.